За сайн байцгаана уу миний өрхнүүдээ. За цахим орчинд явагдаж байгаа сенсац дээр 881 шүүрж байгаа бол юм болгон дээр нь учиргүй нэг сенсацлаад идэг төрлийн хүн биш. Өөрийнхөө урдах ажлыг хийгээл мөрөөрөө юу бодсон санснаа хийгээл явж идэг төрлийн хүн. Гэтээ цэцгээ одоо фитнес жимийн талаар өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн одоо пост нь маш их одоо хүмүүсийн дургуутсал бухимдлыг төрүүлээд байгаа юм шиг ерөөдөө харагдлаа. Тэгээ энэ талаар бас 8 үзэл бодлоо үнэхээр хэлэхгүй чадсангүй. Нэгдүгээр нодлон 12 сард гэрлээ агш маань намайг бас нэг фитнест өгцөгтэй болгох гээд нэг сар гарын явсан түүх бий. Тэр үеэр бол ерөөдөө мерсер нэг яг миний айхтар нэг нүдэн тусаж ажиглагдсанаар нэг мерсер нэг ганц хоёрын удаагийн тохиолдолд бол хувц солидог өрөөнд бол яалтчгүй тэгэл амар нүур амаа бутцсан. Тэгээ корсет айгуу тийм одоо бүр иж бүрэн нэг тийм гоёмсог хувц гэх юм уу? Яг гоёмсог хувц хүмүүс ч болно л да. Өөрийгөө болон бусдыг хүндлээд тэнгүүт ингээд амар юм хурц үнэртэй ус зүрхсэн бүр ингээд дарваатлаа будцсан. Тэгэл ингээд ерөөсөө л хувцсны өрөөнд оронгуудаа толинд ингээд өөрийгөө хойноос нь чагааж урдаас нь чаавал тэгэл ингээд байн толиод ер нь дасгал хийх гэж бараг тэр заал руу гарахаас илүү тэр юуны өрөөнд хуцайлдаг өрөөнд л байгаад идэг нэг ганц хоёр охтуудыг би бол нэг мерсер харж байсан. Тэгээ тухайн үед нэг point өгсөн ч үү, нэг тоолсон ч үү, ямар хүний ирэг надад ямар хамаа ах уу гэд тоо өгсөн. Тэгтэл одоос бас нэг энэ хурцаар тавигдаад байгаа асуудалтай холбоотой л хүмүүс байсан юм шиг байна. Хоёрдугаар тэгвэл зүгээр энгийн дасгал хийх гэж орж ирж байгаа, хийж байгаа эмэгтэй хүмүүс төр бол эрэгтэй хүмүүс амар их тийм одоо нөө дайралт хийдэг. Одоо орон зайн дайралт. Бүгд биш л дээ бас нэг мерсер нэг өвчтэй юмнууд муухай үлэн нүдлээл ялаар заваа хөгшөө ах нар чинь тэг бүр ингээл одоо бүхсгүй банзан бүхстэй намайг дасгал хийж байгаа хүртэл хойноос нь хэлбэр цоошгтэр хажууд ирж зогсоол тэгээд хүн чинь мэдээж эвгүүцэн штэ эмэгтэй хүн шууд загин чадахгүй тэгээд холдоод өөр газар ихээр бүр яг дагаж чал хажууд ингээд гүлээгээд хараад идэг тийм үнэхээр бүр яах гээд байгаа мэддэггүй тийм амар ах мах нар бэдэг заа юу амар тийм залуучууд бэдэг за тэгэхээр зэрэг яг цэцэг бям болохоор зэрэг бямбача бүх одоо фитнест явдаг эмэгтэйчүүдийг яг тийм бие үнэлдэг гэж хэлээгүй штэ. Одоо тэгээ бүх бас фитнест бие өгжүүлж байгаа залуучуудыг гэсэн бие үнэлэлтийг одоо хөвгүүлэн дэмждэг гэж хэлээгүй. Зүгээр мерсер ийм асуудал байна гэж хэлснийг нь ингээ бүх нийтээр амар шууд ингээл тэ одоо юу гэдэг нэг юм руу туйлшрахаараа хэд туйлширдаг гэдэг шиг бөөнөрөл чи станараа бараг л би фитнест явдаг намайг тийм гих гээд байна уу ийм гих гээд байна уу миний фитнесийг одоо ингэж амар мууллаа миний мэрэгжлийг мууллаа зуулаа гэж том инфлюенсер том ах эгч нар бас битсэн байна л да. Тэгээ бити бас нэг хүн яхад үзэл бодлоо яаж ч илэрхийлж болно шүү дээ. Энд чинь тодорхой хэмжээгээр нийгэмд байгаа зүйлийг л тэр хүн ярьж байгаа шүү дээ. Тэр бити ингэж бас хит туйлширч нэгийгээ дарвал бүр ингээд доош нь иж дарж худлаа магтуул ингээд бүр дээш нь бүр тэнгэрт байхгүй амтэр шиг дээш нь савхаа болооч монголчуудаа гэж гуймаар байна. За өөр ч юмгүй те.